Хоёр цэгийн дундад цэгийн координатыг ол. А нь хасах 4 ба Б нь нэмэх 2 бол AB хэрчмийн дундад цэгийн координатыг ол. За бидэнд тооншуулан харагджээ. Үүн дээр А нь хасах 4, Б нь нэмэх 2. За AB хэрчмийн дундад цэгийг олохдоо AB хэрчмийн дундад цэгийн координатыг CX гэе. Тэгвэл эндээс CX-ийг олохдоо хоёр цэгээ хооронд нь нэмээд 2 дуугадаг байна. Эндээс хасах 4 дээр нэмэх нь 2, хуваах нь 2 гэдгээс хасах 1 гарч байна. За тооншуулан дээр тэмдэглэж үзвэл C нь хасах 1 дээр. Эндээс AC2-ийн урт болон CB2-ийн урт нь тэнцүү гэж гарна. Координатын хавтгай дээр хоёр цэгийн дундад цэгийн координатыг олъё. А нь нэмэх 2 нэмэх 6 ба Б нь хасах 4 хасах 2 бол AB хэрчмийн дундад цэгийн координатыг ол. За бидэнд координатын хавтгай харагджээ. Үүн дээр цэгээ тэмдэглэл А нь нэмэх 2 нэмэх 6, Б нь хасах 4 хасах 2. За хоёр цэгийн хооронд нь холбох юм бол шулуун үүсэж байна. За бодол нь AB хэрчмийн дундад цэгийг CXY гэж тэмдэглэе. Эндээс X-ийн утгыг олохдоо A-гийн X утга болон B-гийн X утгуудыг хооронд нэмээд 2 дугана. Эндээс 2 дээр нэмэх нь хасах 4, хуваах нь 2 гэдгээс хасах 2-ыг хуваах нь 2 буюу хасах 1. Y нь нэмэх 6 дээр нэмэх нь хасах 2, хуваах нь 2 гэдгээс нэмэх 4-ийг хуваах нь 2. Эндээс 2 гэж гарч байна. За CX-ийн CX-ийг координатын хавтгай дээр тэмдэглэвэл за CX-Y нь хасах 1 нэмэх 2 гэсэн утгатай болж байна. Эндээс BC CA2 нь тэнцүү гэж гарна. За хэрчмийн дундад цэгийн координат. А нь X1, Y1 ба B нь X2, Y2 байх. AB хэрчмийн дундад цэг нь CX, Y бол түүний координат нь X1 дээр нэмэх нь X2, хуваах нь 2, Y1 дээр нэмэх нь Y2, хуваах нь 2 байна. Бодлого 1. AB хэрчмийн дундад цэг нь K байв. Хэрэв А нь хасах 5 ба 6, Б нь хасах 1 ба 4 бол AB цэгийн бодлого 1. AB хэрчмийн дундад цэг нь K байв. Хэрэв А нь хасах 5 нэмэх 6 ба К нь хасах 1 нэмэх 4 бол Б цэгийн координатыг ол. За бидэнд координатын хавтгай харагджээ. Цэгээ тэмдэглэл А нь хасах 5 нэмэх 6, Б нь К нь хасах 1 нэмэх 4, хоёр цэгээ хооронд нь холбоод шулуун зурх юм бол ингэж харагдчихэ. Бодол нь Б цэгийн координат мэдэгдэхгүй байгаа учраас B XY гэе. Томьёо 9-оор хасах 1 нь хасах 5 дээр нэмэх нь X-ийг хуваах нь 2, 4 нь 6 дээр нэмэх нь Y-ийг хуваах нь 2-той тэнцэх ёстой. Эндээс XY олъё. За
Эндээс хасах 5 дээр нэмэх нь x-ийг хуваах нь 2 гэдгээс хасах 1 гарна. Одоо 2-ыг аль алинд нь нэмэх 2 гэдэг ижил хувиар өгчих юм бол хасах 5 дээр нэмэх нь x тэнцүү хасах 2. x нь болохоор эндээс хасах 2 дээр нэмэх нь 5 буюу 3. y-ийн утга нь 6 дээр нэмэх нь y-ийг хуваах нь 2 гэдгээс 2 тэнцүү 4 гэдгээс 6 дээр нэмэх нь y тэнцүү 8 болно. Y тэнцүү 8-аас 6-аас 2 гарна. Эндээс b-ийн координат нь 3 ба 2.